Оны мэндийг дэвшүүлье. 14 оны ерөнхий сайдын 30 минутын ихний дугаар эхэлж байна. Ингээд ерөнхий сайд тааханд гэж мэдээлж байна. За та бүхэндээ бүгдээрэнд нь гарч байгаа шинэ 2014 оны мэндийг хүргэж энэ 14 онд бүгдээрээ улам илүү эрч хүчтэй улам ихийг хийж бүтэхийн ерөөлийг дэвшүүлье. За өнөөдөр ямар сэдвээр ярих гэж бид бэлдсэн гэхээр уг нь бол энэ экспортыг дэмжих, импортыг орлох ийм чиглэлийн үйлдвэрүүдийг дэмжье гэж засгийн газар шийдсэн байгаа. Энэ дээр нөгөө Чингис Бондоос үлдсэн 360 орчим тэрбум төгрөгийг экспортыг дэмжих, импортыг орлох тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх гэж байгаа. Тэр үйлдвэрүүдийг дэмжихэд зориулна гэж засгийн газар мэдэгдсэн. Тэгээд тэрнээс хойш бид нар зар тавиад хүмүүс суулгаад манай аж ахуй эрхлэгчдийн бас иргэдийн төслүүдийг авч байгаа. Энэ төслүүдийг бол бид нар энэ оны одоо энэ 1 сарын 17-ны өдөр хүртэл төслүүдийг бүрэн авч дуусна. За төслүүдийг бүрэн авч дуусны дараагаар төслүүдийг шалгаруулна. Төслүүдээ бид нар 3 сарын 1 гэхэд шалгаруулад төрөөчийн зээлүүдээ олгохоор ингэж төлөвлөсөн байгаа. За тэгэхээр 17-ноос эцсийн хугацаа болно. Энд одоо манай аж ахуй нэгжүүд иргэд одоо бас амжиж төслүүдэд заавал өгөх хэрэгтэй. Төслүүдийг шалгаруулдаг баг нь бол төрийн нарийн бичгийн дарга нар, за мэргэжлийн хүмүүс оролцсон баг байна. Дараагаар нь бол сайд нарын төвшөнд бас бодлогын төвшөнд бид нар бас авч үзнэ. За яагаад энэ сэдвийг одоо сонгох болов гэхээр би бас та бүхэнд хэд хэдэн тоо хэлье гэж бодсон. Оны эхэн дээр ер нь өнгөрсөн хэдэн жилийн манай экспорт, импорт гэдэг юмыг товчхон би хэлье. Ер нь Монгол улс бол ингээд өөрийнхөө оронд хийж байгаа зарим бүтээгдэхүүнийг бол гадагшаага экспортод гаргаж байгаа. За энэ нь бол Монгол улсад боломжийн хэмжээний валют одоо валют авчирдаг ийм үйлдвэрлэл байгаа юм. Нөгөө талаас Монгол улс өөртөө хийж чаддаггүй гаднаас авах шаардлагатай тэр одоо бүтээгдэхүүнүүдийг бол гаднаас бараа бүтээгдэхүүнийг бол гаднаас авдаг. За энийгээ бид нар бол импорт гэж хэлээд байгаа юм. Би та нарт 2 3 тоо хэлье гэж бодож байна. За ямар тоогоо харуулахад бэлэн байна уу тамир? За ямар тоо хэлэх гэдэг нь гэхээр манайх гэдэг айл, Монгол гэдэг айл хичнээн хэмжээний юмыг экспортод гаргадгийг, хичнээн хэмжээний юмыг гаднаас авдгийг. Энэ маань сүүлийн 5 жилд яаж өөрчлөгдөж байгаа юм бэ гэсэн энэ тоог та бүхэнд одоо харуулъя. За ер нь бол юм байна. Харагдаж байна уу? За энийг яг та бүхэнд яач бас тараач гэсэн юм аа. Ошруулж байгаа үстэй. Ошруулаад тараач. Ер нь бол би за 6 жилийн яриад яхав. Сүүлийн би нэг хэдэн вэ чинь 10 оноос эхлэв. 10 оноос эхлэв. За 10 оноос эхлээд харчих та нар. Экспорт бол 2.9 тэрбум Америк доллар юм байна. За энэ чинь одоо тоог нь буруу хэлье шүү. За 2 тэрбум 2.9 тэрбум. За импорт бол 3.2 тэрбум. Би нөгөө юугаар нь хэлж шээ. Доллараар нь хэлж байгаа учраас Америк доллар. Тэгэхээр энэ 10 оны үед манайх Монгол гэдэг айл бол яаж исэн гэхлээр яг ингээд нэг гаднаас гадагшаага гаргаж ирсэн юмны хэмжээ
Юмны хэмжээ гэдэг нь би нөгөө мөнгөнд дүнгээр нь хэлж байгаа. 2.9 тэрбум Америк доллар гаднаас авч ирсэн нь 3.2. Одоо нэг алдагдал гэдэг юм ярьдیں۔ Экспорт импортын зөрөө гэдэг. Тэр нь 291 сая доллар. Тэрбум мөн биз дээ. Тэгээ за 291 сая долларын одоо алдагдaltaй байсан. Одоо Монгол ичнийг айлаар бодоход манайх хажуу айлдаа юм өгөөд хажуу айлуудаас авдаг юмныхаа зөрөөг л яриад. Гэтэл 11-12 оныг та нар хараарай. 11-12 онд бол манай экспорт нөгөө нүүрс гаргалт нэмэгдсэн. Тэрний хэрээр манай нөгөө нэг хэрэглээ маш их нэмэгдсэн. Гаднаас авдаг юмны хэмжээ маш их өссөн гэсэн. За би та нарт 11 оны экспорт бол 4.8, импорт нь бол 6.5 тэрбум гээд энэний зөрөө шууд 291 сая доллар байснаа 1.7 тэрбум Америк доллар алдагдал өссөн. Хэд дэх өсчихэд байгаа юм бэ? 8 дэх өсчихэд байна. 7-оос 8 дэх өсчихэд байна манай алдагдал. За дараа нь 12 онд яг энэ хандлага бол хэвээрээ ажиглагдсан. Энийг бид нар нөгөө нэг хэрэглээр их мөнгө гаргасантай холбоотой гэж. Одоо өөрөөр хэлбэл бид нар нэлээд хэмжээний мөнгийг иргэдэд болгосон, тэр иргэдэд болгосон мөнгөний хэмжээгээр хэрэглээ бий болсон. Хэрэглээг хаанаас авдаг гэхээр дотоодод хийж чадахгүй болохоор гаднаас одоо их хэмжээний хэрэглээ авч байгаа. За би хингийн юмар л тэгж хэлэх гэж байгаа. Тэгэхээр та нар 11-12 оныг харах юм бол эн чинь алдагдал нь бол 1.7 тэрбум Америк доллар 11 онд, 12 онд 2.3 тэрбум Америк доллар. За энэ 11-12 оны импорт дээр бас нөгөө юу нөлөөлж байгаа. Оюу толгой ажилд орох гээд маш их хэмжээгээр тоног төхөөрөмж оруулж ирсэн. Тэр бас нөлөөлж байгаа шүү. За ингээд одоо энэ 13 он өнгөрч байгаа 13 он маань ямар хувь байдалтай байна вэ гэхээр энэ бол 11 сарын гүйцэтгэл үз. Тэгээ 11 сарын гүйцэтгэл гэдэг чинь 12 сарын дүн ороогүй шүү. 13 оных нь бол эцэлж гараагүй. Тэгэхдээ би урьдчилсан байдлаар гүйцэтгэлийг хэлэхэд 3.8 экспорт хийгээд 5.8 импорт хийсэн. Энэ алдагдал маань 2 орчим тэрбум Америк доллартай байна. Одоо сүүлийн 1 сар дээр бол бага хэмжээний зөрөө гарна. Ингэснээр яаж яах вэ гэхээр одоо манай алдагдал жаахан буурч байгаа юм шиг харагдаж байна. Буурч байгаа юм шиг харагдаж байна. Одоо 2.3 тэрбум Америк долларын алдагдaltaй байсан айл энэ л дээ. Одоо бол гарч байгаа нэг 2 орчим тэрбум Америк долларын алдагдaltaй. Ийм учраас Монгол улсын засгийн газар юу гэж хэлж байгаа вэ гэхээр энэ алдагдлыг багасгахын тулд гадагшаага юм гаргахыг дэмжиж гадаадаас юм оруулж ирэхийг дотроо үйлдвэрлэдэг байхыг бас дэмжиж. Ийм хоёр юмыг дэмжиж гэдэг бодлоо гаргаж. Тэгэх юм бол яах вэ гэхээр цаашдаа ерөө манай улсын хувьд бол энэ алдагдлыг л цаашаа өшөө багасгаад байх хэрэгтэй. За энд юу нөлөөлдөг юм бэ гэж дараачийн үсэгт гаргадаа аль нь гарч ирж байна. Энийгээрээ юу? За тэг графикаар нь үзүүлж байгаа юм да. Энэ бол саяны миний ярьсан юмнуудыг графикаар үзүүлсэн. Энэ доошоо гарчхад байгаа юм нөгөө зөрөө алдагдлыг үзүүлж байгаа. Тэгэхээр 13 онд арай жахам алдагдал нь багасж байгаа юм шиг харагдаж байгаа. Тэгвэл энэ манай засгийн газрын одоо гол бодлого бол энийг өшөө багасгах хэрэгтэй. Өшөө нөгөө гадагшаага гаргаж доллар олж идэг юм их сайн дэмжих хэрэгтэй. Хэрэгтэй хэрэггүй гаднаас авдгийг болиулах хэрэгтэй. Яаж болиулдгийг гэхээр битээ ав гэж хэлэхгүй шүү дээ. Тэрнийг нь дотооддоо хийхийг дэмждэг, урамшуулдаг. Энэ нь юу гэсэн үг вэ? Экспортыг дэмжин, импортыг орлох бүтээгдэхүүнийг бол урамшуулнаа гэсэн энэ үг юм байна. За дараачихыг гаргачих. Эрдэс бүтээгдэхүүн за энэ хүснэгтэр үзүүлсэн хэрэггүй дээ. За цаашаа. Энэ юу? За буцууц мөн байна. Ич хоош эргэж хараад байдаг. За эрдэс бүтээгдэхүүний экспорт. За тэгэхээр гадагшаа гаргаж байгаа манай юм юу байдаг гэхээр үндсэндээ хоёр гол бүртгэх хоёр одоо гол нэр төрлийн юм л байна. Нэг нь бол уул уурхайн бүтээгдэхүүн. Энэ дээр бичиж байгаагаар бол эрдэс бүтээгдэхүүний экспорт. Манайх гэдэг айл бол хоёр юм гаргадаг гадагшаа. Нэг нь бол эрдэс бүтээгдэхүүн уул уурхайн бүтээгдэхүүн, нөгөөх нь ноол уур.
Ноос ноолуурын бүтээгдэхүүн. За манай эрдэс бүтээгдэхүүний экспорт бол бараг 90 гаруй хувийг эзэлж байгаа. Гадагшаа гаргаж байгаа юм. За энэ дотор юу ордын гэхээр ер нь бид нар дэшийн экспорт хэвийн хэмжээнд явж байгаа. Хуучин нэг энэ доотлолт бичсэн байна. 838 орчим сая долларыг олж ирдэг байсан бол энэ 11 сарын байдлаар 850 яг нь 10 хэдэн сая долларын зөрөөтэй ер нь хэмжээндээ л гэсэн үг. За нүүрсний экспорт бол жишээлх юм бол өмнөх 12 онд бол 1.9 тэрбум Америк доллар хүрч ирсэн. А энэ жил бол бид нар 1 тэрбум Америк доллар. Өөрөөр хэлбэл эндээс 900 орчим тэрбум Америк долларыг 3 онд өнгөрч байгаа онд бол олж чадсангүй. Яагаад гэвэл нэгдүгээрт бол зэсийн үн бол дэлхийн зах нүүрсний үн бол дэлхийн зах зээл дээр маш их унсан. За энэтэй холбоотойгоор жишээлх юм бол манайх бол энэ жил нэг тэрбум орчим Америк долларыг бол олж авч чадсан алдлаа л гэсэн. За алт бол харин экспорт нэмэгдсэн. Энэ жилийн хувьд хуучин нэг 122 сая орчим доллар орж ирдэг байсан бол алтны экспорт 300 орчим сая доллар болж байна. За газрын тус нэмэгдсэн. Нөгөө дорнотод олборлож байгаа бүгдээр хятад ард улс руу гаргадаг, хуваадаг, бүтээгдэхүүн зарчмаар авдаг газрын тус маань нэмэгдсэн. За энээс бол жишээлх юм бол 12 онд 336 саяыг олж ирсэн бол энэ жил 446 сая. Тэгэхдээ энэ 11 сараар шүү. Одоо 1 сарын дүн нэмнэ. Тэр 1 сарын дүн нь 2 сарын эхний 10 хоногт гардаг шүү. 2 сарын эхний 10 хоногт бид нар 13 оны бүх тоог эцэлж хийх боломжтой гэсэн. За Джон Шоу бол ер нь баг хэвийн хэмжээнд тэрний хэмжээ бага. За төмрийн хөдөр энэ жил бол жаахан нэмэгдсэн нэг 60 орчим сая доллараар нэмэгдэж гарсан байна. За ийм л юм. Ингээд нийт дүнгээрээ үзэх юм бол нэг өнгөрсөн онд нэг 4 орчим тэрбум Америк долларыг энэ эрдэс баялагын экспортоос олж ирсэн бол энэ жил нэг 3.3 за энэ дэр нэг жаахан сард хэд нэмэгдэв. Багцаа. Нэг 100-200 сая доллар нэмэгдэж гарах юм байна. За энэний дараа ноолуурын экспорт нөгөө нэг хүчин зүйл байна. За манай ноолуурын экспорт бол нэлээд нэмэгдэж байгаа. Тэгтэл манай ноолуурын экспорт нэмэгдээд ноолуурын энэний олдог мөнгө нь бол бас хэмжээтэй л дээ. 235 сая Америк доллар. Одоо та нар харж штэ тэр ингээд 12 онд бол 190 сая гэж хэлсэн бол 13 онд 235 жаахан нэмэгдэж байгаа. Тэгэхээр одоо бид нар нөгөө нэг Чингис Бондынхаа мөнгнөөс ноос ноолуур арьс ширний салбарыг дэмжинэ гэдэг байгаа нь бол энд өшөө ноос ноолуураа өшөө боловсруулад бэлэн бүтээгдэхүүн хийгээ гаргах юм бол бидний энэ гаднаас олж ирэх долларын хэмжээ бол өшөө нэмэгдэх юм байна. Тийм агуулгаар одоо 260 банкнд өгсөн. 270 орчим тэрбум төгрөгийг бол бид нар ноос ноолуур арьс шир за тэгээд эрчимчин үнэ аж ахуй сүүний үйлдвэр гэдэг ингээд энийг дэмжихэд бол өгчөөд байгаа. Өгчөөд байгаа гэж өхөр шийдчихсэн. За бас яг 100% авчаагүй аваад эхэлсэн явж байгаа. Оёмлыг дэмжинэ гэх. Тэгэхээр энэ шинэ оны эхний өдөр сэтгүүлчтэй уулзж байгаадаа би бол ийм л хэлэх. Монгол гэдэг айлын одоо 14 онд бидний гол тавиад байгаа гол бодлого бол үйлдвэржилт. Тэрэн дотроо гадагшаага гарч байгаа юм нэмэгдүүлэх талыг дэмжиж өгье. Гаднаас аваад байгаа юм дотооддоо хийхийг бас дэмжиж өгье гэсэн. Ийм гол бодлогыг ийм үндэслэлтэйгээр одоо ярьж байгаа юм шүү гэж би тав баримттай хэлж байна. За импорт юу аваад байгаа улсууд вэ бид нар? Одоо гаднаас аваад байгаа юм юу юм бэ гэдгийг би нэг хэлээд хий. Дараач. Энэ аль нь за энэ байж байна. За энэ бол гаднаас авж байгаа юмнуудыг харуулж байгаа. За энэ хоёрдугаарт бичигдсэн одоо эрдэс хуванцар арьс шир химийн бүтээгдэхүүн гэдэг юм бол манад нэгдүгээр хайранд явж байгаа. Бид нар энэ чиглэлийн юм гаднаас бол маш ихээр авч байна. Бараг нийт авч байгаа юмны маань 35% нь бол хуванцар арьс ширэн бүтээгдэхүүн химийн бүтээгдэхүүн. Энэ түүний дүнгээр ингэж авч байна. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр одоо ийм юмыг Монголд хийвэл дэмжинэ гэсэн. Нэгдүгээр алхам. Хоёрдугаар алхам. Машин механизм, цахилгаан хэрэгсэл, дуу хураагч, зурагт, сэлбэг гэд 5 дээр бичиж байгаа юм. Энэ бол манай гаднаас авж байгаа юмны
бараг 22% эзэлж байна. Энэ хоёр нийлээд ингээд 50% болчихсон ш гадна самж байгаа. Тэгэхээр ийм чиглэлийн имийг дотооддоо хийх юм бол бид бас дэмжээ, урамшуулъя гэж байгаа. За би гурав дахьыг хэлчихье. Авто зам, агаар, усан замын тээврийн хэрэгсэл эдэн гэдэг одоо машин механизмтэй л бод тийм. За энэ. За гэх мэтлэн одоо энэ дээр бичээд манай аж ахуйн нэгж иргэд бол бас анхаараасаа гэж бодож байгаа ингээ манайх ингээд импортоор авч байгаа маш их юм байна. Энэ импортоор авж байгаа юмыг Монголдо хийн үйлдвэрлэн босгоно гэвэл одоо Чингис Мондоос дэмжээ гэдэг нь ингэж арч байгаамаа. За дараа чинь төгсгөлийн үснэгтэй. Төгсгөлийн үснэгт бол саяны миний хэлснийг ингээд харуулчихж байгаа юм. Одоо гаднаас авж байгаа нийт юмны маань хэдэн хувь нь юу эзэлж байгаа юм бэ гэдгийг харуулж байгаа ийм зүйл байгаамаа. За өөр зүйл хэлэхэд бол би тоо баримтыг өнөөдөр бүгдийг эцлэж 13 оны дүнг хэлэхэд бол эрт байна. Тэгэхдээ 11 оны юу 11 сарын дүн байхгүй 12 сарын дүн. 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр авч үзэх юм бол бид нар за нэгдүгээр дотоодын нийт бүтээгдэхүүн бол энэ жил бол 2 оронтой тоонд гарч байгаа. 12.10-ны за 12% орчимд одоо 2 сарын эхний 10 хоногт эцэлж гарна 12% орчмоор Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн өсөж гарлаа гэж. За энэ 12% гэдэг бол дэлхий дээр бол бас л том л тоо. 2 оронтой тоо гэдэг бол том юм хэлж байгаамаа. За хоёрдугаарт нь бол за инфляц бол бид нар яг 1 оронтой тоонд барина гэсэн. Энэ бол 1 оронтой тоонд баригдаагүй. Энэ нэг 10.1 хэд 11 орчим хувьтай гарна. Энэ жил бидний тавьсан зорилтоос бол нэг 1% бол энэ дээр бол үндсэндээ бол алдлаа гэсэн үг. За 3 дугаарт нь бол төсвийн алдагдал гэж юм байдаг. Одоо өөрөөр хэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа манай улсын төсвийн алдагдал бид нар 2% нь барья гэдэг зорилтыг тавьсан. Одоо 2% барьж гарсан. 2% барьж гарч байгаа. Бас энэ бол бас эерэг зүйлээ гэдэг. За төсөв маань одоо алдагдaltaгүй гарсан юм. За ийм л одоо зүйлүүдийг та бүхэнд хэлэх гэсэн. Тэгээ ямар ч байсан шинэ он гарч чинь шинэ онд бол шинжлэлийн засгийн газар маань энэ үйлдвэржилтийг дэмжих энэ бодлогыг гол бодлого болгож тавьж байна. Яагаад гэхээр саяны гаднаас авж байгаа юм их байна. Энэнийг одоо дотооддоо хийдэг болъё. Гадагшаа гарч байгаа юмаа бас өшөө нэмэгдүүлэх тал дээр онцгойлон анхаарай. 14 оны төлөв байдлыг авч үзэх юм бол магадгүй нөөцний нь бол бас бага зэрэгээр нэмэгдэх юм хандлагатай. Бид нарт бас гаргацгаад өнгөрсөн онд гаргацгаад борлуулж чадаагүй бас нөөцүүдж байгаа. Тийм учраас 14 онд бид нар ерөнхийдөө эдийн засгийнхаа байдлыг энэ үзүүлэлтүүдийгээ бол сайжруулахын тулд ажил нь ерөнхий прогноз нь бол бас муугүй байгаамаа. Тэгэхдээ бидний зүгээр сууж идэл юм сайжрахгүй. Засгийн газар бол оны эхнээс бас эрч хүчтэй ажиллаж явж эдийн засгийн олон зүйлсийг бол эерэг болгохын тулд бид хүчин чармайлт гаргаж ажилланаа. За баярлалаа. Нэг юм аа. Экспорт импорт хилцээ. Өшөө нэг цаас өгөхгүй юм уу? Нэг цаас өгөх гэсэн шүү. Сэтгүүлч дөө. Сайдаа 2 асуулт байна. Ашгүй шаардлага байгаа. Тэгэхээр яг энэ оны төсөвтөө тодтгол хийхдээ тэр зарцаас хөрөнгө оруулалтынхаа ажлуудын ер нь хэдэн хувийг нь гисгэх боломж байгаа юм бэ? Энэ төсвийн тодтголоо яаж хийх талаараас та мэдээлэл өгөхгүй юу? За алтны ил тод байдлын хуулийн төсөл чуулганы хуралдаанаар унсан боловч одоо ашигт малтамлын тухай хууль гэдээс нэр зөксөн өөрчлөгдөд ахаад ороод ирлээ л дээ. Тэг асуудал нь яг хуулийн гол зохицуулалт нь үзэл баримтлал нь хിവэрэ байгаа юу? Оюутлогоо төр жишээлбэл одоо бас яах юм бэ? Татвараас хөнгөлөгдөх юм уу? За мөн бас бие даагч гишүүд гадныхны лобби энэ хуулинд яваад байна. Компаниудын төлөөлөл хүртэл өөрсдөнтэй яри, уцаар яри, уулзъя барь гэдэг гадны лобби байна гэдэг асуудлыг тавьж байгаа. Энэ дээр та ямар хариулт өгөх вэ? За төсвийн тодтолоо бид нар энэ 1 сарда багтаагаад одоо хийж дуусгах учиртай улсын хурал маань 2 сар гээд завсарлах байх. Энэ нь яагаад төсвийн тодтол хийх болчихсон гэхээр нөгөө авилгацсан төсөв гэдгээс үүдэлтэйгээр 260 орчим тэрбум төгрөгийн объектууд өмнө нь бол нөгөө анхныхаас маш их өндөр болсон. Тэрэн дээр бол аудитын шалгалт орцсон явж байгаа. Тэгээ аудитын шалгалт маань ороод аль нь одоо боломжийн хэмжээнд үнийн өсөлттэй байгаа юм, аль нь бас хэтэрхий өсгөө тавьчихсан гэдгийг тогтоох юм. Тэрнийгээ тогтоогоод одоо уг нь бол энэ 1 сарын 10 гэхэд эцэлнэ гэсэн. Арай дуусах юм байна лээ. Тэгэхдээ одоо уг нь засгийн газарт.
Тэгэхээр засгийн газар тэндээс нь аваад за энийг нь бол үргэлжлүүлэх юм байна. Энийг нь бол үргэлжлүүлэх боломжгүй юм байна. Зарах юм уу, яах юм уу, өөр арга руу орох байх. Ингэж одоо төсвийн тодтголоо өргөн бариад энэ 1 сард багтааж батлуулах юм. За алтны тухай хуулийн дээр болохоор засгийн газар дээр яриад бидний алтны ил тод байдлын тухай хууль гэдэг өргөн мэдүүлсэн. Тэгээ их хурл дээр очиж ярьж байгаа манай гишүүд ингээд тусдаа хууль гаргаж хэрэггүй юм аа. Энэ бол өөрөө ашигт малтмлын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаад уулсал алт гэдэг чинь ашигт малтмлын нэг төрөл юм чинь тусад нь хуулиар яах вэ? Энийг энэ ашигт малтмлын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаад хийчих гэсэн. Тэгээ тэр агуулгаараа бол өргөн баригдсан байгаа. Одоо хэлцэгдэж байгаа. Тэн дээр бол нэг том зарчмын өөрчлөлт ороогүй. Ер нь энэ лобби гэдэг юм байхгүй л дээ. Энд чинь бас дахиад бидний их орон чинь бид нар одоо түрүүн би ярьлаа шүү дээ. Яавал Монгол улсын одоо сая ингээ валютын ханш ингээд өөрчлөгдөд явчих чинь тэрнийг зохицуулахад маш хэцүү. Яагаад тэгэхээр гаднаас олж ирдэг валют чинь бага байх юм бол Монгол төгрөг чинь бол үнгүүдэл явчихна. Тэгэхээр гаднаас орж ирдэг валютаа ихсэхийн тулд засгийн газар бодлого тодорхойлж штэ. Бид нар экспортыг нэмэгдүүлж импортыг нь бол орлуулмаар байна гэж. Энэ дотор нэг нь бол алтаа өөрөө хамаарч байгаа. Алтаа манайх их хэмжээгээр олборлж байна. Тэгэхээр алтаа ингээд гадагшаа гараад худалдаа түрүүчийн хэлсэн штэ 350 сая доллар болгоод авчих юм уу? Эсвэл алтаа Монгол банкнд худалдаад Монгол банкнда алтны нөөц бий болгох юм уу? Хоёр өөр юм. Нэг нь бол олборсон алтаа гадагшаа гаргаа худалдаад мөнгө авчлаа. Нөгөөх нь болохоор олборсон алтаа Монгол банкнд тушаагаад мөнгө авлаа. Тэгвэл алт чинь Монгол банкнд үлдэж байгаа. Тэгэхээр энэ хууль бол тийм юмыг одоо хөвгүүлэн дэмжиж байгаа. Шинаад алтаа гадагшаа гаргаж худалдсан дурвал Монгол банкнд тушаачих юм бол тушаах байх та худалдсан шүү дээ бас. Худалдчих юм бол татврыг чинь багавъя л гэсэн хууль юм байна. Энэ одоо буруу юм байна уу? Байхгүй шүү дээ. Эннээс ямар юм болж байгаа вэ гэхээр манай улсын валютын нөөц нэмэгдэнэ гэсэн. Монгол улсын Монгол банкнд нь алт их хэмжээгээр байгаад байх юм бол бид нар доллар гэдэг юм болоход төвч хэрэгдэл багтаа болно л гэсэн. Ийм л бодлогын хүрээнд хийгдэж байгаа хууль юм байна. Тэгэхээр сайдаа яг энэ дээр ч нэг компаниуд алтаа Монгол банкнд тушаалаа гэхэд одоо тэр тушаасан авсан мөнгө худалдсан мөнгөө төгрөгөөр одоо жишээлбэл валют олгоод хямаалаад гарах юм бол энэ валютын чинь нөөц одоо дундарнаа ямар ч одоо зарчмын ялгаагүй асуудал болчиход байна гэдэг зүйлийг бас яриад байгаа л та. Наад чинь засагтай нэлээд ярьсан Монгол банкны өөрийнх нь бодлого гарч ирсэн. Тэгж ойлголцохгүй байгаа. Монгол банкнд алтаа тушаадаг юм уу алтаа худалддаг тэрнийг л урамшуулчихсан хуулийг баталчвал Монголын алтууд Монголдо үлдээж явах боломжтой юм аа. Манай хөрс зэрэгэлдээ орнуудтай харьцуулахад манай алтан дээрээс авж байгаа татвар их байгаа учраас манай алт дотооддоо биш гадагшаа урсч гарчээд байна гэсэн. Энэ урсгалыг л зохицуулах гэсэн ийм оролдлого юм байна. Энэ үлд өөр ойлголт байна уу? Өөрийгөө танилцуулж яриад сэтгүүлч нэр Шантыг дэрж Монгол Улсын хөгжлийн банкны тэргуунд захирлана. За экспортыг дэмжих, импортыг орлох, үйлдвэрлэлийг дэмжих төслийг Чингис бондоос өгье гэсэн ерөнхий шийдвэртэй байгаа. Тэгэхээр энэ дээр бид нараас хамтарч ажиллаж байгаа. Ямар салбаруудад ямар хугацаатай хэдийн хэмжээгээр олгох уу? Хэдийг нь одоо өөрсдийнх нь улсын хөрөнгөнөөс хэдийг нь гадаадын Экзим банкнуудаас гэдэг ингээд ярилцж байгаа. Тэгэхээр бол төслөөс бол хамаарах байх. Энэ дээр бол яг ерөнхий сайдын хэлснээр тодорхой шийдвэр гараагүй байна. Одоо яг өнөөдрийн байдлаар бол яг ингээд ирсэн байгаа 5 ширхэг төсөл байна. Уцтаж байгаа, лавлж байгаа тоон хэд байд юм бэ? 200 гаруй 200 гаруй аж ахуйн нэгж иргэн бол холбогдсон байна. Яг цаас болгоод өгчөөд байгаа нь бол 5 ширхэг төсөл байж байна. Дуусах хугацаа бол одоо 17. Импортоор экспортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн дээр бол гахаа махан бол бүтээгдэхүүнүүд орж ирж байгаа, гахаа мах орж ирж байгаа. Тэгэхээр Монгол бол гахаа махыг хангахуйц хэмжээний аж ахуйн нэгжүүд бол байдаг. Тэгээд үүнд одоо гаднаас орж ирж байгаа, Азаас орж ирж байгаа гахаа мах төр бол тохируулаад бүр одоо хөнгөвчлөх тийм хууль санаач тухай асуудал яригдж байна. Хэрвээ ийм тохиолдолд та бол бас ямар байр суурьтай байх вэ? Нөгөө гаднаас авж байгаа ямиг орлуулна гэдгээр л дэмжлэг үзүүлнэ гэсэн үг л дээ. Гэхдээ манайх өнөөдөр арайч хангацчихгүй л дээ. Тэр хойтолдны ганц гахааны үйлдвэр байдгийг, ферм байдгийг. Тэгэхээр ерөнхийдөө бол
гаднаас оруулж ирж байгаа юмыг л дотооддоо хийнэ гэдэг дэмжин. Тэгтээ нэг юм бас анхаарах хэрэгтэй ш. Гаднаас авдаг үнээс хамаагүй өндөр үнэтэйгээр хийнэ гэвэл бас асуудал үүснэ шүү. Одоо явсараа тэн дээр очив. За гаднаас авахаа болчих. Чи тэгээд дотоодод хийгээд хэдэр төлхийн гэдэг чинь саяны зээлийн хүү маш их олон төрлийн юмнаас хамаарат явчихдаг юм аа. Тэгэхээр бас харьцангуй за эхний үедээ бол хэцүү байх. Ер нь нэг 2-3 жилийн дараа бол гаднаас оруулж ирэх юмтай өрсөлдөхөөс хэмжээтэй бас байх ёстой. Монгол телевизээс нэг асуулт байна. Гаднаас 100 мянган тонн улаан бууд авах асуудал яригдж байгаа. Татварын хөнгөлтийг бас хүмүүжлэхийн асуудал ярьж энэ тал дээр та ямар хувь байр суурийг хэлэх вэ? Манай Баттулга сайд их хурал дээр нэлээд тайлбарлаад ярьсан. Энэ бол нөөц бүрдүүлэх зорилготой гэдэг юм байна. Тэгэхээр энэ онд бол эргээд за тэр дундаа төрийн албан агчдын бас сонирхож байгаа нэг асуудал байгаа. Том төрөөс ухаалаг төрлөө үндэсний чуулга болсон. Одоо бас хуулиуд өргөн баригдаад явж байгаа. Ер нь 2014 онд одоо хичнээн цомхотгол явагдах юм болов ер нь яах юм бол энэ төр жижигрэх гээд байгаа мó гэл янз янзаар яригдчихлээ л да. Сая би бас төрийн өмчийн орооноос тодруулсан. Нийтдээ одоо төр аж ахуй эрхэлж байгаа нийт 4,000 гаруй байгууллага байна гэсэн судалгаа байд юм байна. Тэгэхээр энэ онд ер нь одоо энэ чиглэлд ямар ажил явагдах юм бол та оны ихэнд бас ямар мэдээлэл өгөх вэ? Бид нар шууд одоо тэрнийг сонгох, энэнийг сонгох гэж хэлэхгүй байгаа шүү дээ. Бид болохоор яавал төрийн үйлчлэгийг иргэдэд шуурхаа хөргөдөг болгох вэ? Шинэ түүц машинч гэдэг юм уу? Тэгсэн тохиолдолд хэрвээ төрийн ажилтны албан хаагчийн хийдэг ажлыг нь түүц машин хийчихэд тагвал нөгөө хүмүүст өөр ажил иргэдэд үйлчлэгээ үзүүлэх өөр төрлийн үйлчлэгээнүүдийг хийж чадахгүй. Хэрвээ өөр төрлийн үйлчлэгээ байхгүй бол яах вэ гэдгийг ярина гэсэн. Эхний ээлжинд бол заавал одоо хүн халж санаа амардаг гэсэн байхгүй шүү дээ. Яавал үйлчлэгээ шуурхаа хөрхөө гэдэг л бол засгийн газрын нэгдүгээр зорилго байна. Засгийн газрын 2013 оны отгоо хуралдаанаар 14 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг энэ сарын 10-ны дотор улсын хуралд өргөн мэдүүлэхээр болсон шүү дээ. Яг энэ төлөвлөгөөний хамгийн гол гэсэн 3 ажлыг та танилцуулаач. 14 оны засгийн газрын төлөвлөгөөнөөс. 14 оны юу? Засгийн газрын төлөвлөгөө. Тэгэхээр ингэн энийг хуралд өргөн мэдүүлэхгүй л дээ. Их хурал засгийн газар мөрөө хөтөлбөрөөр оруулаад 4 жилийн мөрөө хөтөлбөрөөр батлуулсан үйл ажиллагаа. Ирэх 7 хоногийн яг энэ цагаа 9/12/30 гэдэг энэ цагийг засгийн газар 14 онд ямар ажил хийхээр зорж байна вэ гэсэн зорилттой бид нар та бүхэн танилцуулна. Зөвхөн та нарт ч биш. Энэ нөгөө их танхимд одоо танилцуулга хийгдэнэ. Тэрэн дээр би гол чиглэлүүдийн ажлуудыг болвол танилцуулнаа. Энд хоёр асуулт байна. Үйлдвэрчлэлтийг дэмжих төслийг одоо ямар тодруулж байна? За. Нөгөө нэг ерөөсөө шинжилтийн засгийн газар 13 онд нэг юм дээр үнэхээр одоо номер 1 зэрэг номер 1 ач холбогдол тавьж ажилласан бол ил тод байдал нээлттэй байх явдал. Одоо нөгөө чөтгөрийн тойрс цөөрнө гэдэг шиг ямар ч байсан одоо нэг нуудаг хаадаг юм бол нэлээд цөөрсөн гэж ойлгож байгаа. Тийм учраас хэдүүлээ энэ ирж байгаа төслүүдийг дахиад шаардлагатай бол ингээл ил тод байдлаар л шалгаруулнаа гэж ингэж бодож байна. Шат шатанд нь. Баасгүй гişмэтэр тохироо хийгээгүй. За баярлалаа ингээд 30 минут дууслаа баярлалаа шүү дээ. Дараагийн 7 хоногт их тэгэмд уулзъя яг энэ цагт. Ерөнхий сайд та ганцхан хариулаад өгөөч гэж яриаггүй шүү дээ. Эмнэлгийн зориултаа барилга эмнэлэг чигээр нь ашиглахыг та дэмжиж байна гэж хэлсэн баха. Тэгээд нөгөө талаас та энэ талаар сэтгүүлчдэд хэлэхэд бол таатай үлээ байхыг зөвшөөрнө гэж хэлсэн шүү дээ. Би бол юу гэж ойлгосон байвал энэ эмнэлгийн зориултаа байгуулга эмнэлэг чигээр нь ашиглахыг зөвшөөрж гэнэ үгүй юу гэдгээд одоо хэвлийнхэнд хэлчмээр байна л да. Таавал утсаа ил болгохыг үл зөвшөөрөхгүй гэдгээ өнөөдөр өгчлээ. Одоо энэ хагас өдрийн хуралдаанаар энэ асуудал нааштай шийдэх үгүй юу? Баасгүй юм миний утсыг олон нийтэд зарлаж яах гэдэг байгаа. Би тэгээд зарлчих гэсэн чинь нөгөө төрийн тусгай хамгаалтынхан болдгүй гинэ. Тэр болдгүй юм байл. Чи миний утсыг зарлаад яах гэдэг. Би бол тэрдэргүй шаардлагатай бүх хүмүүс утсаа бол өгдөг. Дандаа ажил хэргийн шугамар. 14138 иргэн танил мессеж үчиж эмнэлгийн зовлон зүдгүүрийнхээ асуудлаар танд мэдээлэл өгье гэдэг байгаа байхгүй юу? Яг бол 11 та заавал өнөөдөр энд урж ирээд яриад яадаг юм. Би эдний бүлгийн хурал дээр орсон. Ороод юу ярьсан гэхээр баасгүй гişүүн тэнийг эмнэлгийн байшин ярьсан. Тэгэхээр би юу гэж хэлсэн гэхээр эмнэлгийн байшин дээр бол зориултаар нь ашиглах гэдэг дээр бид нар судлаа л гэж хэлсэн байгаа. Одоо энийг тэгээд нэг шоу болгоод шаардлагагүй.
бид нар бол судлаа гэсэн байна. Энэ төв доторх имлэг гэдгийн зовлон нөгөө талд нь бас байгаа шүү дээ. Басгийн гишүүн битэр нэг юм дээр бол санал нэгдсэн. За тэрний чиглэлийг нэг хэлж. Хоёр имлэгийг нэгтгэж батлан хамгаалахын тэнд аваачсан нь бол зөв зүйтэй гэж хэлсэн. Тэгсэн мэт. За битэрийн санал нийсэн бол тэр. Нөгөөх нь энэнийг та нар заавал ойрсуулах гэдэг яг энийг имлэгийн шугамар нь ашиглаж болохгүй мө гэсэн би судлаа гэж хэлсэн. Яагаад тэгэхээр яг ингээд ордны хажуухын тал төвд имлэг гэдэг бол ядаж машиныхаа зогсоолоос аваад бөөн асуудалтай байлаа. Тэгвэл би үгүй гэж хэлээгүй энийг бол судлаа гэсэн байна. За баярлалаа.